боловсролын ерөнхий хуулийнхаа 39 дугаар зүйл дээр бол 10 заалтыг бол боловсролын сургалтын байгууллагын орчин гэсэн энэ одоо хэсгээр нь тавьсан байдаг. Тэгэхээр энэ дээр нэг зүйл бол бид өнөөдрийг хүртэл энэ талаар нэлээд ярьж бас хүртээмжтэй байх тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд шармаалт гаргасныг бол тэмдэглэж хэлэх ёстой. Гэхдээ нөгөө талдаа дээр үеэсээ ер нь хүртээмжгүй байх нь мэдээж юм шиг болоод ирсэн. Тэрэндээ дасчихсан. Энэ дасал бол хамгийн аимшигтай зүйл гэж бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол ийм л байдаг, ийм л байх ёстой. Энэ бол мэдээж юм гэдэг. Тэгэхээр бидэнд ийм магадгүй парадигм шифт буюу өнөөдрийн энэ нөхцөл байдлыг өөр нүдээр харах, өөр өнцгөр харах. Мэдээж юм гэж бодсон зүйл нь мэдээж юм биш байсан байна. Харин шин зүйл нь мэдээж юм болох, өөрөөр хэлбэл хүртээмжтэй орчин мэдээж юм болох шаардлагыг энэ хуулийн төсөл бол өөрөө тавьж гин гэж ойлгож байгаа. За өнөөдөр бол боловсролын салбарын хэмжээнд 50 гаруй ийм стандарт мөрдөгж байгаагаас 60% нь бол сургалтын орчин үйлчлэгээний стандарт эзэлж байгаа. Хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийн тулд нэг жилдээ 700-аас 800 сая төгрөгийг бол улсын төсөөлүүлж тохирох хэрэглэгдэхүүнээр нь бол хангаж ирсэн. Энэ бол бас тэр бол хангалттай юм дүн ерөөсөө биш ээ. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай орчны стандартыг тусгасан 100, 150, 240 ортой цэцэрлэгийн нэг маягийн жишиг зураг, 320, 640 хүүхдийн судалтай сургуулийн барилга, 160 ортой дотор байрны барилгын жишиг зургийг бол боловсруулан өнөөдөр бас ашиглаж байгаа. Та бүхэн анзаарсан бол сүүлийн үед баригдсан сургуульд бол заавал тэгш хүртээмжтэй байх ийм одоо цэцэрлэгт бас ийм орчин бас бүрдэж эхэлсэн гэдгийг та бүхэн анзаарч байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй суралцагч саадгүй хүртээмжтэй орчин бүрдүүлэхээс гадна боловсролын үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал бидний өмнө тулгарч байна. За жишээлбэл бид бас энэ цахим орчноор бол цахим сургалтаараа мэдлээ гэж сургууль байдаг. Мэдлээ цахим сургууль бол 25-аас 26 оны хичээлийн жилд нийт 16998 хүн суралцж байгаагаас 331 одоо тусгай хэрэгцээтэй ийм суралцагч сурчээ. Эдгээрийн 106 нь бол хөдөө орон нутгаас хамрагдж байгаамаа. Мөн одоо мэдлээ цахим сургуульд хэл засал дохионы хэлний хүүхдэд зориулсан болон эцэг эхчүүдэд зориулсан ангийн нээн хичээлүүлж байгаа. Тэгэхээр бид бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд их шамруулж ганцаарчсан сургууль зохион байгуулагч урмыг батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль заасанчлан сургууль цэцэрлэг бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ганцаарчсан сургууль зохион байгуулах, багш суралцагчдад эцэг эхчдүүд зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах зориулт бүхий танхимыг байгуулахад анхаарч ажилласны дүнд 600 орчим сургууль цэцэрлэгийг танхимтай болж мэргэжлийн багш хариуцсан ажиллаж байгаа. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан энэ хувьсах зардлын бодлогыг бол үндсээр нь өөрчилж хувьсах зардлыг саргуудаараа 3 дахин илүү болгож байна тийм. 3 дахин одоо илүү олгож бас энэ өнөөдөр тэг шамран сургах энэ одоо бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн эрүүл одоо суралцж байгаа хүүхдүүдтэй мөр зэрэгцсэн энэ суралцах боломжийг хангасан. Түүний зэрэгцээ бас бид одоо дэмжин туслахтай өгж байгаа тийм ээ. Ийм нэрээр бас хүнд бэрхшээлтэй хүн зориулсан тусгаалсан төвүүдийг бас эрүүл мэндийн яам болоод одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам за мөн одоо боловсролын яам хамтраад энэ цогц үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ төвүүдийг бол байгуулж эхэлсэн байгаа. Хамгийн сүүл бид налаах хотод налаах дүүрэгт байгуулсан тийм ээ.